Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 хоногийн даваагаас баасан гарагийн 21 цаг 10 минутаас хүргэж байгаа айцаа хамтдаа давцгаа ураатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 24-ний пүрэв гарагийн дугаар шууд өрхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Mobicom шагналтай код урамшуулал Max гэлэн брэнд супер хонжиртой худалдаагаар хамтран ажиллаж байна. Шохроод төвч мэндийг хүргэе. За бүх сонсогчдоо өрөө мэндийг хүргэе. Пүрэв гарагчдаар гинтэргийн тухай та бүхэндээ ярьдаг. Тэгэхээр нэвтрүүлгийнх нь ямар хэрэг сонгосон тухай тавьчихсан дөр ди заамыг ч ямар хэрэг ярих гэж байна. За би мэдээж ээлж төсөөрөө Монгол усан гэмт хэргийг ярина. За энэ тэгээд нэлийн ядармаатай юм хэрэг үлээ. Гэр бүлийнхнийг төрсөн хөнөөгд тэгээд зогсоохын тулд аав нь хүүгээ буудаж ингээд зогсоосныг юм яг тэр хэрэг үл. Гэр бүлээ аврахын тулд одоо юу бараг бас өөрийгөө ч аврахын тулд. Тийм ээ тий. Тэгтээ төрсөн хүн ноод шүү дээ. Хоёрын хооронд юмнаас болоод муудалцаал тэгэл болчихж байгаа юм билээ л дээ. За тэгвэл энэ түүхийг энэ хэргийн тухай удахгүй сонсцгоё. За миний ярих хэрэг болохоор гинтийн дэлбэрэлтийн тухай ярихаар бэлдсэн. За 45 настай Инжа гэдэг эмэгтэй нөхөр 52 настай Жангугийн хамт Чоллоо намдуу аймаг Сүнчон жижигхэн дэм буудал ажиллаулдаг гэж. Тэд дунд улам бага сургууль сурдаг хоёр охинтой. Инжа гэдэг өсгөө нөхөр хоёр охин халамжлахаас гадна хатам ээжийг бас их асардаг. Ер нь бол одоо хоёр хүүхдээ хичээл намд нь явуулна, нөхөртөө хоолунд хийн, хатам ээжийг нааш таш нөрөө зөөнө гэд маш завгүй өдрүүд өнгөрүүлдэг байж л дээ. 1995 оны 2 сарын 6-ны өдөр охтынх нь сургуулийн амралт эхэлж гисэн. Тэгээд өглөө эртлэн босоод охидтой хоол хийж өгч хоолчоод за ингээд хамтдаа дэн буудлын руу явцгаасан. За тэгээд тэндээ очиод бүсгүй буудлаа цэвэрлж эхэлсэн. Тэгээд тухайн өдөр хадам ээж нь машинаар нэг 15 минутын зайтай газар найзуудтайгаа уулзаа суужсэн гинэ. Тэгээ оройхон хадам ээжигээ очихоор одоо нэг авахаар очих хэрэгтэй байсан юм байна. За ингээд цэвэрлэгээ хийж агаад цаг харсан оройн 19 цаг болчих. Тэг бүсгүй яарвчлан охтойгоо дуудаад али хүүхдүүдэд хурдлаа хурдан машин цугараа эмээ чинь бидний хүлээж байгаа шүү али хурдл гэж яарвчлуулж. За ингээд буудлаасаа гарцгааж охид ээжийнхээ яарж байгааг анзааралгүй хоорондоо хин нь хой талын суудалд ганцаараа суух уу гэдэг дээр маргалцсаар буудлаас гарч. За тэгээ ээж нь тэдний яаруулан арай гэж машинд суулгаад өөрөө жолооны ард суун машины асаасан юм байна. Гэтэл машинаа асаах яг тэр мөчөд маш хүчтэй дэлбэрэлт болж үүний улмаас машины дээвэр 30 метрийн цаан шидэгдсэн. За бүр машин тавьсан байсан газар хүртэл хагарч буудлын шил хүртэл хагарсан байдаг. Дэлбэрэлтэнд цочирдсан буудалд байсан хүмүүс орилдан дотроос гарч ирцгээсэн. За тэгээ шатж байгаа машиныг хараад бүгдээрээ сандарцгаасан. Яг тэгэхээр дотор нь хүн байсан учраас. За гэхдээ ерөөсөө тэр одоо хоёр охин ээж болроос гаргаж чадаагүй. За ингээд тэргийн газар дуудлаггүй цагтаа гал команд ирж галыг унтраасан. Машин мэдээж аимшигтай болсон байсны дээр машинд байсан охид түлэгдэж гэмтсэн байдалтай ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн. Гэхдээ бол амьсгаатай байсан юм байна. За харин жолооны ард сууж байсан ээжийн хувьд үнэхээр үгээр хэлхийн аргагүй маш аимшигтай болсон байсан. Одоо хүн гэж баг танигдахын аргагүй буюу бүсэлхийнээс доод хэсэг нь тэр чигтээ ингээд дэлбрээд хэдэн тийшээс салтсан. Бүр нэг хөлөг нь зочид буудлын дээврээс олсон гинэ. Тэгэхээр ямар хүчтэй дэлбэрэлт болсон бэ гэдэг нь ойлгомжтой байна. За тэгээ цагдаа нар дэлбэрэлт болсон газрыг шалгаад зүгээр ч нэг машины гэмтлээс болсон осол биш гэдгийг ойлгосон. За учир нь дэлбэрэлт болсон одоо дэлбэрэлт маш хүчтэй болсон шүү дээ тий. Тэгсэн жолоочийн суудлын доор нь бетон шал доошоо ингэ цөмөрцөн байсан гинэ. За эндээс нэг таамаг гаргаж болох зүйл нь дэлбэрэлт жолоочийн суудал байгаа хэсгээс эхэлсэн байх өндөр магадaltaй болж таарч байгаа. За уг нь машинд асуудал гараад дэлбэрэлт үүслэ гэхэд ихэвчлэн түлшний системийн гэмтлээс одоо болох одоо энэ системийн гэмтлээс үүдэлтэйгээр гарах тохиолдлууд бол байдаг. За тэгээ гарлаа гэхэд шатхууны сав байрлах доод хэсэг за эсвэл багажны хэсгээс дэлбэрэлт эхэлдэг гинэ. Одоо тэр тухайн машин гэмтэлтэйгээс болоод дэлбэрэлт боллоо гэж бодъё л доо. Тэгэх юм бол тэ. Гэтэл энэ хэрэгт дэлбэрэлт жолоочийн суудлаас эхэлсэн. Тэгэхээр гадны нөлөөтэй буюу хин нэгэн машиныг нь албаар дэлбэлсэн байх магадлал өндөртэй болчихж байгаа. За тэгээ энэ үед цагдаа нар эмнэлгээс дуудлага хүлээж авсан. Хохирогч эмэгтэй том охин ухаан орсон гэсэн дуудлага байсан. За ингээ цагдаа нар яаравч л очиж байцаалд авсан. Тэгсэн охин юу гэж хэлсэн бэхээр ээж эхлээд жолооны ард суусан. Би дүүтэйгээ хаан суухаа булаацалдж агаад дүү хойн суухаар явсан. Тэгээ би ээжийн хажуу суух гээд машины хаалга нээгээд орох мөчөд ээж машинаа асаасан. Тэгээ гинтгэн машин дэлбэрч гисэн гэж ингэж мэдүүлэг өгсөн. Мөрдөгчд охины мэдүүлгээс машин асах мөчөд дэлбэрэлт болсон гэдэг мэдэж авсан.
Тэгэхээр тесрэх төхөөрөмж машины асаах хэсэгтэй холбоотой байсан байх магадлал өндөр болж байгаа. Тэгээ нэг өсөндөө машины доор тесрэх бөмбөгийг байршуулж машин асах мөчөд нөө цахилгаан үүдэл гүйснээр тесрэх бодис ингээд шат дараалтаагаар дэлбэрсэн байх боломжтой гэсэн үг. За ерөнхийдөө хин нэгэн хохирогчийн амнаас нь санаатаагаар хүрэх гэж байсан нь бол ингээд ойлгомжтой болж байгаа. За ингээд цагдаа нар тесрэх бодисын шинжээчээс эхлүүлээд маш олон мэргэжилтнүүдийг дуудаад за энэ тесрэх бөмбөгийн тухай судлуулж шалгуулсан. Гэвч нэмэр байгаагүй учир нь дэлбэрэлт айхтар хүчтэй болсны улмаас машинд суурлуулсан тесрэх бодисны хэлтэрхийлнүүд ингээд шидэгдээ тархаад устдсан. Гэсэн хэдий ч цагдаа нар бууж өгөлгүй олон салбарын мэргэжилтнүүдэд хандсан юм байна. За ингээд хандаж судлуулсаар эцэст нь хэргийн уул мөрөөр орж чаддаг. За осол гарсан газраас нэлээд зайтай машины суудлын хэсэг болцсон юм байна. За бас хохирогчийн цогцсноос тесрэх бодисны хэсгүүд олцсон гинэ. Тэгэхээр энэ тесрэх бодисыг яагаад олж мэдгээд нэг хэрэг ядаж л ямар одоо бодис байсныг мэдчихэж хэрэгтнийг хайх одоо сэжүүр болно гэсэн үг шүү дээ. За ингээд эцэст нь машиныг юугаар дэлбэснийг олж мэдсэн. За тэр нь юу гэхээр динамит байсан гинэ. Тэгээ цагдаа нар шуудхан ийм төрлийн тесрэх материалтай худалдаж авсан хүнийг хайж эхэлсэн. За мэдээж тесрэх бодисын асуудлыг шийдэхийн хажуугаар хэрэгтэн ч гэсэндээ давхар идэвхтэй хайжсан. Энэ ч одоо бөмбөгөө судлуулна хажуугаас хэрэгтнийг хайжсан гэсэн үг. За тэгээ хохирогчийн хамгийн ойрын хүмүүс болох нөхрийг нь эхлээс сэжиглсэн байна. Амраас нь хүрэх гэж оролцсон байж магадгүй гээд. За гэвч хохирогч нөхөртөө тун сайхан харилцаатай. Тэгээд эргэн тойрны хүмүүс ч гэсэн тэднийг баг нэг ч удаа муудалцж байгааг нь хараагүй ер нь хоорондоо их нийцтэй их сайхан гэр бүлээсэн гэж мэдүүлэг өгсөн. За мөн сайн бодоод үзэх юм бол энэ хэрэг энгийн нэг хэрэг бол биш. Тесрэх бодистой холбоотой хэрэг шүү дээ. Тэгэхээр энгийн хүн ийм тесрэх бодисыг одоо нэгсэндээ бөмбөг гэсэн үг шүү дээ хийж чадахгүй шүү дээ. Энэ талын мэдлэгтэй өмнө нь бас оролдож исэн юу шаардлагатай вэ гэдгийг мэддэг хүн байх өндөр магадaltaй гэсэн үг. За тэгээ мөрдлөгийн явцад гинт нэг гэрч гарч ирсэн. За энэ хүн юу ч хэлсэн бэ гэхээр 40 гаруй насны эрэгтэйсэн гинэ. Өнгөрсөн жилийн 11 сард баха Кабу гинтхэн зэрлэг гахаа барьна гэд надаас л динамит олж өгөөч гэж гуйж исэн. Гэхдээ би ч амархан олж чадхааргүй байсан болохоор татгалцсан л та тухайд гэж хэлж. За энд яригадаад байгаа Кабу гэдэг нэрийг сонсонгууд цагдаа нар шуудхан нэг хүнийг бодсон. За хамтралч танилцуулаад өргөжлүүлье. Mobicom шагналтай код урамшуулал. Тэгэхээр найзтайгаа хамт датада болмоор байвал шагналтай код урамшуулал эхэлсэн ингэ явж байгаа юм хнэ. За Mobicom хэрэглэгч бол Mobicom application руугаа ороод өөрийн урилгын кодоо найз руугаа илгээж дараа төлбөрт эсвэл хосолсон багц руу шилжих ураарай. За найзтай нь таны кодыг ашиглан багцаа ахиулвал танд 5 ГБ, за найзтай нь бүр 15 ГБ-ийн датаг биелүүлэх юм байна. За ингээд л хоёулаа датагаар бол ингээд баяжчихж байна гэсэн үг шүү дээ. Тэгээ олон найзаа урих тусам дата тань нэг мэгдээд явчихнаа л гэсэн үг. Тэгэхээр яг одоо та найз руугаа урилгын код илгээгээрэй. Энд ч ямар айтайхан тий. Олон найзаа уриал 5 дээр нэмэгдээл яваад ахын. Тэгээ нөгөө найз нь 15 ГБ дататай болол яваад ахна шүү дээ. За холбогд хоцны дугаар Mobicom-ийн дугаараас бол 22 22 руу залгах нь. За өөр операторын дугаараас бол 1822 22 1822 руу залгаад дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Баярлалаа хамтран ажилласан Mobicom шагналтай код урамшуулал хамтран ажиллалаа. За яагаад энэ Кабу гэдэг нэр их дотн танил санагдсан бэ гэхээр энэ гарсан одоо энэ нэр нь болохоор хохирогчийн нөхрийнх нь төрсөн дүү юм байна л да. 41 настай Кабу гэдэг хүн байсан. За тэрээр тесрэх бодис тун сонирхолтой тэгээ дээрээс нь бүр динамит ашиглаж ирсэн юм туршлагатай нэг юм болж таарсан. За цагдаа нар гүнзгийрүүлэн судалсан. За тэгээ хохирогчийн нөхөр болон сэжигтэн Кабу нар хоорондоо хөрөнгө мөнгөний асуудлаас болоод маргаантай байсан гинэ. Тэгэхээр нөхрөгч эмэгтэй нөхөр болон нөхрийн төрсөн дүү хоорондоо маргалдчихсан гэсэн үг. За хэрэг гарахаас 6 сарын өмнө буюу 1994 оны 8 сард хохирогчийн нөхөр нь нөгөө дүү нь өөрөөс нь зээлсэн 5 сая воныг төлж барагдуулахгүй байна гэд дүүгийнх нь нэр дээр байгаа барилгыг тодорхой хэсгийг ингээ битүүмжлэх хүсэлтийг гаргаж ирсэн байна. За тэг үүгээрч зогсохгүй дэлбэрэлт болохоос хэдхэн хоногийн өмнө энэ Кабу гэдэг дүү хөрөнгө өвлөж авах асуудлаар ахтайгаа муудалцаад сүүлдээ ахтай гар хүрээд хамрыг нь гэмтээсэн байсан гинэ. За тэгээ уг нь хэрэг гарсны дараахан сэжигтнээс энэ цагдаа нар бүгдээрээ ингээд уулзч одоо мэдүүлэг авсан юм байна л да. Энэ үнийг одоо сэжиглсэн л гэсэн үг л да. Сэжигтнүүдийн чагсаалтанд байсан. Гэхдээ яг тэр хэрэг гарах үед өөр газар байсан бүр юм хөдөлшгүй баримтууд байсан учраас явуулсан юм бэл. Ахтар гүнзгий одоо сэжиглэхгүйгээр. Сэжигтэн хэрэг гарахын өмнөх өдөр их завгүй байсан. Байн уулзаад байдаггүй байсан. Тэр найзуудынхаа гэрээр буюу бүр дөрвөн ч найзынхаа гэрээр орж гарсан юм байна. За тэгээд хэрэг гарахын хэрэг
гарсан өдрийн шөнө буюу за 2 сарын 5-наас 6 руу шилжих шөнө гэсэн үг. Сөвөл рүү явах галт тэргэнд суугаад за өглөөний 6 цагт сөвөлд буусан. За тэгээд дэлбэрэлт 6-ны өдрийн 19 цаг одоо орой гэсэн үг шүү дээ. Тухайн өдрийн 2 сарын 6-ны 19 цагт болсон. С жигтэн болохоор дэлбэрэлт болсны дараа буюу 20 цаг 50 минутанд галт тэрээр эргэж ирсэн. Тэгэхээр хэрэг гарах үед хэргийн газарт бол байгаагүй нь ойлгомжтой. Гисэн хэдий ч энэ бол дэлбэрэлттэй холбоотой хэрэг шүү дээ. Хэрэг хийсэн этгээд тесрэх бөмбөгийг машинд урьдчилан суйрлуулчаад явсан байх боломжтой. За тэгээд цагдаа нарт сэжигтэн албаар хэрэгээс тэ өөрийгөө одоо чөлөөлөх гэж наашаа цаашаага явсан байхаа гэж таамагласан. За дээрэс нь Сүнчооноос энэ Сөүл рүү очиход тухайн үед чинь 90-д оны хэрэг учраас 11 цаг зарцуулдаг гэсэн гинэ. Тэгээ энэ сэжигтэн бол нүг тэнд очиод одоо Сөүл хэд тоног амраад ч гэдэг юм тийм байгаагүй. Ерөөсө 11 цаг очичоод эргээд буцаа суудсан байхгүй юу? Очиод эргээд буцаа суучна гэдэг чинь зүгээр л галт тэргэнд л байсарвал наашаа цаашаа яваад нэг өдрийг өнгөрүүлсэн гэсэн үг. Тэгэхээр хизээ бөмбөгийг байршуулсан байх боломжтой вэ гэхээр цагдаа нарын таамагласнаар сэжигтэн хэрэг гарахын өмнөх шөнө оройн 21 цагийн үед ахынхаа ажилуулдаг буудалд очсон юм байна. Тэгээд тэндээ 1 цаг орчим байжгаад за ингээд шөнийн 12 цагт яаравчлан галт тэргэнд сууж Сөүлийг зорсон. За нэг өсөндөө машин хизээ дэлбэрхийг мэдэхгүй учраас бүтэн нэг өдөр өөр газар байжгаад ирэхээр шийдсэн. Магадгүй оройн нахан чунж магадгүй ч гэдэг юм тийгч нунж магадгүй гэдэг ингээд тооцоолоод за ямартааш нэг өдөр болоход бол энэ машинд суугаад хийх бол дэлбэрчил таараа гэж бодож байсан гэсэн үг. За тэгээд цагдаа нар түүнийг тесрэх бодис хийхэд ашиглах зүйлсийг нь хаанаас олсон байж болох вэ гэд шалгаж хэлсэн. Тэгээ юун түрүүнд хинтээ хаашаа уцаар ярьж ясныг шалгаж үзсэн юм байна. Тэгсэн динамит авах боломжтой хэд хэдэн том газарлуу бас байгууллагуудтай холбогдсон. Гэхдээ тэд нар нь бол мэдээж одоо ингээд зүг зүгээр өгөөгүй. Тэгээ олигтой баримт олдохгүйс учраас цагдаа нар сүлдээ аргаа бараад за яаж хийж байгаа сэжигтний гэрт орж шалгах хэрэгтэй байна. Ер нь гэрээс нь л нотлох баримт олдох юм байна. Тэрнээс өөр байдлаар нотлох баримт олдохгүй байна гэж дүгнсэн. За ингээд хэрэг гарснаас хойш бүхэл 36 өдөр өнгөрчихөж байгаа. Ингээд сэжигтэн байгаад байдаг, нотлох баримт нь байгаад байдгүй. За тэгээ 36 өдрийн дараа хохирчийн нөхрийн биед халдаж гэмтээсэн хэрэгээр шалтгаглаад баривчилсан. Нөхрийг нь хамраа гэмтээсэн байсан шүү дээ хохирчин. За тэгээ дараа нь гэрт нь нэвтэрч шалгалт хийсэн. Тэгсэн тесрэх бодис хийхэд ашигласан байх боломжтой хит хэдэн сэжиг бүхий нотлох баримтууд гарч ирсэн. За тэгээ цагдаа нар сэжигтнийг гарах гарцгүй болтол нь шахамдуулж гисэн маа. За гисэн хэдэж сэжигтэн хэрэгээ хүлээгээгүй өөрийгөө ер нь бол өмөрсөн. Надад ахынхаа эхнэрийг тэг хүүхдүүдийг ч гэсэн алах ямар ч тийм зориг бодол байхгүй. Гэхдээ би ер нь алаад яах юм? Бас би хэрэг гарах үед энд байгаагүй штэ. Шаал өөр газар өсөг та нар ч гэсэн мэдчихэж байгаа өстэй гэж хэлсэн. Гэвч цагдаа нарт өнгөрсөн хугацаанд цуглуулсан нотлох баримтууд бол тодорхой хэмжээнд байсан. Тэгэд бүгдийг нь дэлгэсэн байгаа. За ийм баримтууд бид нар олдсон юм байна. Тэгэхээр чи үнэхээр хэрэгтэн байх боломжтой гэдэг ингээд шахамдуулсан. За тэгэд цагдаад баригдсанаас хойш 3 өдрийн дараа хэрэгтэн хэрэгээ хүлээсэн. За тэрээр хэдэн сарын өмнөөс хэргийг төлөвлөж исэн гинэ. Бүр нэлээд олон сарын өмнөөс ерөөсөл энэ хэргийг үлдэнэ. Машины дэлтлэн гэж төлөвлөөд 12 сард Чолланондо аймгийн Ёчонд байх нэгэн барилгын талбайгаас динамит хулгайлсан юм байна. Тэгээ гэртээ ирээд тесрэх бөмбөгийг өөрөө хийсэн. За ингээд хэрэг гарахын өмнөх өдөр тэдний ажиллаулдаг одоо дэм буудлын урд ахынх нь машин байгааг болж харсан юм байна. Тэгээд нууцаар төхөжчод жолоочийн суудлын доор бөмбөгөө байрлуулад за машин хасах мөчөд шууд дэлбэрэх байдлаар ингээд үлдээсэн. За хэрэгтэн маргааш өглөө нь ах машина унах байхаа гэж таамагласан буюу хэнийг алхаж ирсэн бэхээр ахыгаа алхаж ирсэн мэлээ. Тэгсэн эхнэр хоёр охин суудсан шүү дээ. За хэрэгтэн үгүй би зүгээр л шуналтай ахаа сурах гэж ирсэн шүү дээ. Түүний эхнэр хүүхдүүдийг хорлох бодол санаа надад юусоо байгаагүй надад итгэлтэй гэж хэлсэн. Мэдээж ахынхын хувьд том шоконд орсон. Төрсөн дүү нь өөрийг нь алах гэж яснаар барахгүй эхнэрийг нь хөнөөгөөд хоёр охиныг нь гимтээгээд амьдын тамд унагчиж байгаа шүү дээ. За тэгээ охтын хувьд ч гэсэндээ нүдэн дээрээ ингээд ээжигээ алдсан учраас насан туршдаа травматай амьдрахаас өөр ямар ч аргагүй болчихж байгаа. За ингээд 1995 оны 9 сард шүүхээс хэрэгтэн ИГА-бууд цаазаар явуулыг оноосон. Гэвч сүүлдээ энэ ял маань насаар нь хорох ял болж өөрчлөгдсөн байдаг. За Солонгост бол хуулийн дагуу тесрэх бодис ашигласан ашиглаад бусдыг гэмтээгээд эд хөрөнгийн сүйтгэсэн тохиолдолд багадаа 7 жилийн хорих ял за ихтэй цаазаар явах ял буюу бас насаар нь хорих ялыг ч гэсэндээ оноодог юм билээ. Ер нь ийм төрлийн хэрэг хийх гэж төлөвлөсөн байгаа юм бол
2 жилээс дээш ялбал авах боломжтой. Яг хэрэгээ үйлдээгүй гэхдээ тесрэг бодис ашиглаад ийм хийнгээ төлөвлөж исэн тесрэг бодистойгоо ингээ бүр баригдсан байх юм бол те 2 жил болон түүнээс дээш хорих халыг онох боломжтой байдаг гинэ. За тэгээ энэ тесрэг бодис гэдэг нь өөрөө маш аюултай. Тэгээ дээрэс нь яг ингээ судлаад авах юм бол хийх боломж байдаг юм байна л да. Тэгээд энэ хэрэгч өөрөө 1995 онд гарсан шүү дээ. 95 онд Солонгос тийм тесрэг бодистой холбоотой хууль мөлж гэдэг юм бүр юм нарийн зүйлс бол нэг тийм жоохон бага байсан юм байлээ. Тэгээ тэр үедээ ийм хэрэгч гэсэн ер нь бараг гарч байгаагүй. Яг бид нар одоо гадаад Америк кинон дэр бол ингээл тийм хүн кинон дэр дэлбэрч гэдэг юм хардаг те. Солонгосын тохиолдолд бол ингээл машин дэлбэрэх юм асуудлууд бол байнга болох түгээмэл гардаг асуудлууд биш л те. Тийм учраас энэ хэрэг гарсны дараагаар ер нь бол те хувь хүмүүс ч гэсэнтэй ингэж ийм хэрэг үлдэх боломжтой байна. Хуулиа чангатах ёстой байна гэдэг дээр бас өөрчлөлт хийсэн юм шиг байна. Хуулинд өөрчлөлт оруулсан байна те. Гэтэ тэр 5 сая манаас болж байгаа юм уу? Дахиагаа алах гэдэг нь эдгэрэнгийн маргаантай байсан. Яг нь одоо эцэг гэхээс тэрнээс гадна эцэг гэхээс өвлж авж байгаа одоо тэр хөрөнгүүд их юм байна л да. Ах トゥ хоёр тэгээ тэрэн дээрээ маргалддаг гэсэн юм бэл. Тэгээ сүүлдээ тэр хөрөнгөө одоо маргаанаа нь үргэлжилсээр байгаа л за манай ах бол аим шуналтай нөхөр би одоо ер нь нөхрийг сургая. Тэгээ өөрийн гэсэн ухаантай байх хэрэгтэй штэ гэдэг ингээд одоо тэгээ сургана гэхэд хүн амьд үлдэхгүй юм биш. Тийм байгааз. Тэгээд өөрөө хэлэхдээ бол би зүгээр жоохон сургая л гэж бодсон штэ гэдэг ингээд тесрэг бөмбөг машин дорн байршуулсан. За тэгээ энэ зурган дээр харагдаж байгаа хүн болохоор яг жинхэнэ бодит хэрэгтэн Габо гэдэг хүн одоо ингээд насаараа хорох ял аваад шоронд хорогдож байгаа. Сургаад тахтай яах вэ? Тэр ээжийнхэн тэр бие хаан те тэр хүл гарын тэр байшингийн дээвэр дээр ингээ ямар хүчтэй тесрэг бодис вэ гэдэг мэдчихэж байгаа юм зү. Тэгэхээр энэс үл сурна гэж бол байхгүй л юм байна. Тэгээ харамсалтай юм те тэр аав нь суух гэжсэн чи эхнэр охиноо суучдаг. Гэхдээ ер нь аль нь ч байсан амар юм аа. Тэг ямар актер өөрөө сурцтай хүн бэ те. Тэрийг ингээд тесрэг бодис хийгээд тэрийгэ машин асгаар тохируулна гэхээр чинь тэр талын мэдлэг нэлээд өндөр хүн бол таараад байна. Тэр талын мэдлэгтэй л байсан юм байлаа. Тэгэхээр түүгээ одоо түүнийг ашиглаад тесрэг бодис хийгээд энэ хэргийг үйлдсэн л болж таарч лөө. 1995 онд гарсан. Тэрнээс өмнө ч гэсэндээ ер нь бол ийм жижиг гарын ч юм уу тиймэрхүү зүйлс хийгээд нэг асуудлууд бол гарч ил байсан л да. Одоо ч гэсэндээ бол мэрсэр хаяа гарах нь гардаг. Бүр сүүлд ч үл 19 настай хүүхэд бас ийм бодис хийгээд дэлбэлэх гэж оролдож ирсэн нэг тиймэрхүү асуудлууд гарч ирсэн. Тэгэхээр энэ дээр бол хуулиа нэлээд чангатгаж л байгаа юм шиг байлээ. Тэгтээ энэ ч одоо 95 онд гарсан хэрэг шүү дээ. Амар юм. Яа. За үргэлжлүүлэн дараагийнхаа хэргийг хүргэе. За тэгэхээр энэ бас нэлээд гадрамата бас л гэр бүлтэй холбоотой хэрэг болчихлоо л доо. Ер нь ижил төстэй яриад байна уу да тийм ээ. За манайхан лайк шеэр хийгээд нэгд хоёрдоо ирэхэд нэвтрүүлгийн групптэй нэгдэж амжааг авал групптэй нэгдээд сайхан орцгоогоорой гэдэг юм л хэлээ тийм ээ. Группээ хайж болохгүй бол яг комент хэсэгт линкийг оруулаад ингээ өгчдөг шүү. Тэрэн дээрээ дараад ороход л болох юм. За дараагийнх нь Монгол Улсын хэрэг болохоор бүр амира аава та хүүгээ буутчлаа штэ гэдэг юм. За энэ говь тосын хэрэг юм бэлээ. Их говьт зэрэглэн мэрэлзаа дасын бараа бүрэлзээд ойрын юмс тодроод их сайхан болж ижилтэй. Морин зэрэглийн дунд саагалт хоёр айлын бараа сүмбэр ууршис хүндрэлж байснаа хий үзэгдэл метарлаад буюу зэрэглээтэд харагдаад байсан юм байна. За энэ хоёр айлын амьдрал ихшин төдөд замхран арилсан байгаа. Ер нь бол энэ бол маш аимшигтай эмгэнэлт явдал босон гэсэн үг. За тэгэхээр энэ их сурвалжад уртсаж байна нэрэ. Цагдаагийн дуулимнаас сургаж байгаа. Тэгээд их сурвалж дээр бол мэдээч хэрэг гарсан газрын дээрээс нь хүмүүсийн нэрийг бүгдийг өөрчилж бичдэг. За Өмнөговь аймгийн Баян хуваа сумын Бэлгэх гэдэг усны Цанх ухаа гэсэн хоёр өвөлжөөний ойролцоо Балжир Төмөр гэдэг хоёр айл зусаж байсан юм байна. Хамт. За хизээнийх айсах дуртай энэ хоёр айл ойр хавьд нь өвөлжөөнд айлын малын бэлчээр ногооныг харж яар нүгэгүй юм байна л та. За тэгээд нийлх ногооны үнэр хангасан зуны энэ өглөө Балжирих урдын айдал шинэ өглөөг ухтаад одоо бүх юм аяга гарч ирсэн юм байна. Ингээ Балжир эрт босож хотоо эргэж тэнгэр ажиглаад гэртээ орж ирэнгүүтээ гадаа чин ногооны үнээр хөшөглөөд ямар сайхан байх юм. Хоноо булууны өврөөр бэлчээчээрээ. Хүрэн атаа тушаа тавьчих гэж хэлээд дээлээ бүсэлсэн байгаа. За тэр үед нь дөнгөж одоо нойрноос ирээд босч исэн хүү баяр нь нойр нь ханаагүй бололтой харамлдаг штэ нойроо харамлаад ярдаглаад ёй та одоо юу яриад байгаа юм бэ? Хин тэгэж явхан айрганаж явдгийм бэ? Бор мориороо хонинд явнаа гэж хэлсэн маа. Тэгт нь аав нь ногооны үнэр аваад шургаж унах гэж байгаа муу амтныг сандаалаад яадгийн чи надуу малаа өрөвтгэж яана. Ядахта нуруу гихч ясан хэдрэг байгаа да
гэж Балжир хүүгээ сургамжилж чад хэдэн жил өлөг хуучтай хэвтэрд орсон эхнэрээ дуудаж өглөө эрт чгүй чи өглөөр салхинд гараа. Хойд хөтөл дээр гараад жаахан суучих агаар амьсгалаа гэж хэлсэн байна. За Балжир өвгний эмгэн бол олон жил хэвтэрд ингээд хүнд өвчтэй хэвтчихсэн байна. За энэ үед нь хүүн дүрсгийж алхан толгойтой адгуус хайрлаж байхаараа миний хөгшин ихийг хайрлах нь яанда гэж үг чулуудаад буюу хэрүүлээ алим шидэж эхэлсэн байгаа юм л да. За тэгэхэд байж яснаа. За чи одоо юу ч яриад байгаа юм те. Энэ өмхий чигтэй гэрт хэвтэж байсан дор цэвэр агаарт гарал гэж хэлсэн юм. Халамжилсандаа л хэлж байна гэж аав нь бодсноо хэлж л дээ. Чиний бодож байгаа шиг хайргүй дээ биш. Агаартай байвал өөрт нь л хэрэгтэй гэж хэлсэн байгаа. Тэгт нь хүүн өөдөөс нь "Хоёр, та халамжлах цагтаа халамжилж харж хандаж ийсэн бол ээж ингэж хэвтэрт орохгүй байх байсан биз. Тэр үедээ халамжлах чи яасан юм?" гэд ууралж хэлсэн байгаа. Тэгт нь аав нь "За энийг нойроо харамлж ин да" гэж бодонгуудаа мөчөөгөө өгөлгүйгээр "Хээ, чийж гэсэндээ төрсөн өрн юм байна. Асарч тортох нь яасан юм?" гэж хэлсэн байгаа. Тэгт нь хүүн бүр дөвчгнөж буюу дотроо ингээд нэлээд удаан бодож явсан. Үгээ хэлсэн. Тэрний болохоор "Би та нарыг хараад ингэж сууч чадахгүй. Би хот хүрээ явна. Тэнд очино. Тэр ноолуураа аваад ир. Би зарна. Тэгээ би тэнд амьдрна" гэж ууралж эхэлсэн юм л да. Тэгт нь хажуунаас нь их чинь "За чи битээ галзуураад ээ. Аав руу дайраад юу болоод байгаа юм?" гэж дүүгээ сургамжлаад за ингээд гэр бүлийн гурвалжинд өрүүлж хэрүүл эхэлсэн байгаа. Тэгт нь дүүн өөдөөс нь "Та нар бити бүлэрхэд агаарай. Чи хоёр хүүхдээ аваад манайхаас яг одоо зайл. Чиний хүүхдүүдийг тэжээж чадахгүй шүү. Юу юм чи чамаг тэжээж өсгөлөө. Дээрээс нь имэд хоёр хүүхдээ чирээд ирчихсэн" гэж хэлж байгаа. Тэгт нь их чинь өөдөөс нь бас л мөчөөгөө өгөхгүйгээр "Хоёр, харин чи хүүхдийн хоол битгий хумслаад ээ" гэж хэлэхэд нөгөө баяр бүр дүрсгийж уурлаад "Та нарын бүгдийг чи хятад голомтой чинь самардаад хаян шүү" гэж нэлийн хорсолтойгоор шүд зууж хэлсэн юм байна л та. Тэгт нь үдээд нөгөө уурандаа янз бүрийн үг хэлжлээд юм болохоор актер ч бодоогүй л аа. "Хятад гинэ. Үгүй чамаар хятуулдаг хэн байдгийг. Олон юм донгослохгүй гарч хойноо бэлчээ" гэж аав нь уурлаж тушаасан байгаа. Ингээ бүр тэсэртлээ уурлаж тэндээ одоо нөгөө нэг гадуурхагтаад байна гэж бодсон хүү баяр нь ухасгийн мөнгөн тоногтой уйсан иштэй гутхаа хойноос нь суг татаа аваад "Хятад үгүй л дөө" гэж ирэхэд нь аав нь нэлийн цочмог ууртайг нь мэдэх учраас ухасгийн харааж гарах сацуу охин болрон ч гэсэн шанагаа барьчихсан гүгэд гарсан маа гэрээс. За удалгүй гэрт бөөн орлон чарлаан болоход Балжир ухасгийн орох гэсний ухарч За болроо минь бушуухан зайлаарай. Хятад ихэлсэн байх шүү гэж хэлээд гэрийн арж дээвэр дээрээсэн калибр буугаа авч хот руугаа хараасан байна. За энэ үед нь болор охин ч гэсэн аавынхаа араас ухасгийн дагаж гүйсэн. Гэтэл гэрээс нь энэ үед хамгийн амжилттай нь 6 настай охин даландаа хутгалуулаад уйлсаар гарч ирэхэд нь болор гүйччихэд охиноо тэрч авсан байна. Ингээ Балжир хонио үргээж босгоод дотор нь хөвтчих. Одоо нэгсэндээ хүүгээс цухтааж штэ. Хүүн бол ер нь дийлд хэрэггүй. Одоо өөрөө энэ ч хөгшин настай хүн, игч нь болохоор эмэгтэй хүн, хоёр бага насны хүүхд хэвтэрт байгаа нэг одоо эмгэл байгаад байдаг. Хамгийн өвчтэй бэртаний хүүн болж таарад байсан. За ингээд хонин дунд орж нуугдсан маа. Гэхдээ баяр яг гэрээс араас нь 6 настай охины араас яг орилоод гарч ирж байгаа юм л та. Баяр цустаа утгаад алааж хорсон зансаар орилоод гарч ирж байгаа. "Аава, би та нарыг бүгдийг чи хятад үгүй л дөө. Гараад ирцгээ. Би хот явна гэж юм. Хамаг мал гэр орныг чинь бүгдийг нь зарна. Яагаад та нар намайг явуулдгүй юм? Надаас яагаад хамаг юм харамлаад байдгийг" гэж бархирч орилж эхэлсэн байгаа. Ингээ алуурчин хоттой хоноо захаар ирж хорсон хашгирсаар л байсан байгаа. Ер нь бол аавыгаа л хайгаад яваад байсан гэсэн. Хэрвээ дайраад ирвэл яандаа гэж бодсноо сум гэрт нь бийдэ гэж халгаасан байгаа. Нөгөө аав нь бууга авсан ч гэсэн сумгүй байгаад ээж л дээ. За гэтэл алуурчин хүн тэднийг олоод харчихсан. Тэгээд хутгаа далаагаад хараагаад гүгэд ирсэн байна. Энэ үед нь Балжир өвгөн босож хараагаад буугаа чиглүүлээд "За чи хутгаа хай. Урагшаа хэрвээ нэг л алхвал цохонд ч буудна шүү" гэж хашгирсан байна. Тэгт нөгөө хүүнд бүр нөгөө цус үзээд галзуурна гэдэг шиг. "Би өгсөн ч хамаагүй за. Би ээжигээ хороочихсон. Одоо та нарыг бүгдийг чи хятандаа" гэж нүрээ өрчилгээд дайрч эхэлсэн юм л да. Тэгт нь өвгөн "За энтэй бол одоо ивэр л үзэхгүй бол дийлдэхэ болцсон юм байна да" гэд арай өөр аргаар буюу ивэр үзэж эхэлсэн. Тэгээд "За миний хөө тайвшир. Ээжийг аална гэж юу аах те? Юу байна? Чи бүгдийг нь аваа. Бүгдийг нь аваад яв. Тэгээд хот руу яв. Зугаал, цингэл, 8 хий. Гэхдээ тэр хүмүүсийн яриад байдаг тэр баар савнд нь ороод үз. Аав нь одоо хүүгээ ерөөсө хорихгүй. Юугаач харамлахгүй. Бага бүгдийг нь ав" гэж хэлсэн маа. Тэгт нь нөгөө нэг улансан галзуурсан алуурчин ерөөсө тайвшрахгүйгээр барахгүй. "Үгүй ээ. Би дүүрч гисэн хүн. Та нарыг
бүгдийг чинь алж иж эндээс явна. Одоо надад тэр өгөх гээд байгаа юмны чи юу ч хэрэггүй гэж орилж хашгирч эхэлсэн маам л да. Тэгэхэд нь ахаад нөгөө балжир өвгний уур нь хөрөнгөө те. Үгүй ямар амтэн эцэг их ах дүүсээ хүнэж байсан юм зайл цаашаа гэж зандарсан ба. Тэгтэл нөгөөх нь тэгвэл би алуурч ингээд хүүн хөтөлд аваад гүүгээд отчих. За балжир яг гүүгээд отсных нь араас сандраад ингээр дотор одоо юу болвоо гэд гэрте харин орвол хэвтэрт нь хэвтэж байсан эмэгн нь цусан далаад ундаа хэвтэж байсан. За хэдийн амьсгал хураачихсан байсан буюу хүүн аливжээ ихийг хөнөөж гисэн байсан. Ингээд балжир авдрынхаа цүг суг татан дайцтай хідэн сумаа олж буугаас сумлаад хүрэн хатан дээрээ өсрөн мордож хүүгийнхээ араас л өрнөл явахаар шийдсэн маам л та. За тэгтэн нөгөө нэг дүнгэж л ногоо цохож исэн учраас тарах твэрэг аваагүй тураалтаа хүрцэн хүрэн хатан ярдаглан сэвсээрэ болж босохгүй маш их цаг хугацаа авчихсан юм байна. За тэгээ бодож л дээ. Яана нөгөө саагалт айл болох төмрийнхний хятчлаа. Одоо яадаг үлээ яана нөгөө гимгүү айлыг бүгдийг нь очоо хидчлаа штэ гэж үглээд одоо яадаг үлээ гэж бууга барин явган харайхт нь охин араас нь хашгирсан байгаа юм л та. Аава та тэмээгээ унаад яваач гэж хашгирсан байгаа. За ингээ балжир арай хийж тэмээгээ босгоод алах болж эхэлсэн байгаа юм л та. Централч танилцуулаад хөрвүүлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Макс Клийн брэнд супер хонжууртай худалдаагаар хамтран ажиллаж байна. За арьсан таашлахгүй толбонд хүчтэй Макс Клийн брэнд нь малай зүсэд үйлдвэрлэгддэг ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүний 99% бактери устгадаг, толб барилгадаг, орс найрлагаараа хэрэглэгчд хүргэдэг ийм найрлагатаар хэрэглэгчдэд хүргэдэг брэнд байгаа. Макс Клийн угаалгын нунтаг нь за дөрөвчүүд сагуулаагүй нэвтаршуулсан тул энгийн угаалтын нунтагтай харьцуулахад усанд хурдан задардаг. За тэгээд бүрэн автомат машин угаахтаа хувцастайгаа хамт хийгээд хэрэгжилтэй мэлээ. 99% бактерийг устгана. За үсний толб, хоолны бүх төрлийн толб, цусны толб, за нөгөө нүүрний будгуудаас айлгаж байдаг шүү дээ. За бэхний толб, гүн бохирдсон бүх төрлийн бохирдлыг улмург арилгана. За Макс Клийн брэнд нь малай зүсэд үйлдвэрлэгдсэн хуурай болон шингэн угаалгын нунтаг, шал угаах, салфетик зэрэг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брэнд байгаа. За 3.2 кг савлгаатай худалдаалагдж байсан болохоор шинээр 900 г савлгаатай ирээд худалдаалагдж эхэлсэн байлээ. За дээрээс нь эдний бүтээгдэхүүн яадаг гэхээр нарны хит ягаан туянд хувцсны өнгийг гандаахгүй бүрхүүл үүсгдэг гэдгээрээ даваа талтай. Энгийн нунтагнаас 60% илүү хэмнэлттэй 3.2 кг нунтаг нь 120 халбах буюу 120 угаалт хийждэг. Тэгээ хөөсрэлт багтаа ямар нэг юм хурц өнөргөө гэдгээрээс онцлогдсон юм байна шүү. За хаанаас авах юм бэ гэхээр Дарам косметик бөөний төвөд косметикс юм тийм ээ. За дээрэс нь хуучин бөмбөр худалдааны төвийн Агийн 2 павильон дээр байна. Болог худалдааны төвийн 2 давхарт нь, Ярамгийн Food City худалдааны төвийн 3 давхарт нь, Номин болон E-Mart супермаркетын бүх салбарууд болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр за мөн зах худалдааны төвүүдээр тус худалдаа авах боломжтой. Дээрэс нь 8 нэрийн дэлгүүрүүд бол хамтран ажиллах боломжтой юм байна шүү. Холбогдох утасны дугаар 80-ыг 255 85 75 Тэг 7 47 гэсэн дугаарлал холбогдорой. Сошиал хаяг нь Макс Клийн Монголиа гэж хаягаар гарч ирнэ. За баярлалаа хамтран ажилласан Макс Клийн брэнд супер хонжууртай худалдаагаар хамтран ажиллалаа. Баярлалаа. За ингээд тактар гэмт хэрэг рүү орё. Тийм ээ хүн ямар ч байсан ихийг одоо хөнөөгд хурш буюу саахалт айлууга дигтээд ингээд явчлаа. За ингээд хаав нараас нь явсан байгаа юм л да. За ингээд саахалт айлын баяр саахалт айлах болох баяр яар цандрам гүүж ирж явахыг нь хараад төмөр гүй яана нөгөө мө ээж нь хэвтэрт байсан юм да муудчихжэлтэй ингэж яар сандарч ирэхийг бодоход имлэг мэмлэгрүүл бараадах гэж байгаа. Энэ яг мотоцикл гоох гэж аваа да. Яантай байз бензин хийгээд унаад сум орно гэж бодоод талын зүг дурандаа зогсож исэн юм байна. Гэтэл баяр гүүж ирээд ганц үгийн солиогүй баруун сүгээр нудраад авах шиг болоход нь би хачин болоод явчихж л тээ. Бүр үг хэлхийн завдалгүй сайнууж авахгүй шууд нударсан байгаа. Тэр үед нь төмөр дурангаа алдаад цээжэд орж үгүй чи чин яаж байгаа тамшиг вэ гэж суулган хэлээд сүхрөөд унчирч. Тэр үед нь баяр хутгаа ахиж далаагаад чи юм уу ингээд ямби мотоцикла харамл мэдв харамлаа дээ би чамаас ахиж гуйхгүй мэдв гэж хорсон хашгираад хинхэлдэг цээж рүү дахин хутгаа дүрээд л ийсэн. Нэг тийм балиар ус сандаг гэх юм уу нэг юм хүн юм шиг байна. За ингээд төмөр сүүлчийн удаа юу гэж хэлсэн гэдгсэн чинь ам одоо алдахтаа тийм аим нас нь одоо яг өөхийнхээ өмнө болохоор за миний дүү бити тэнэгт тэгээд дээрэс нь мотоциклыг аваад яваал гэж хэлсэн байна. За хэмжээгөө хорсож хэлгэнэ цусан шунагч ерөөсөд тэрийг сонсоогүй байсан утгаараа бүрсээчээд ингээ хайжсан байна. Ингээ хаалга тор хийж төмрийн жирэмсэн ихнэр бүжин хараач ирэнгүүтээ цог туссан байна. Тэгснээ баяр хүү минь гэж хэлснээ хоолоо шахаад
Алчлаа штэ гэж барихраад баг хүүхдэд тэрврээд гэрээ тойроод цухтаж ер нь бол цухтаж эхэлсэн юм л да. Гигийн цагаан өдөр гадаа 8 шиг таллага болсныг үл анзаарсан 4 бяцхан хүүхэд дэлгээтэй хаалгаар цухалцснаа зүн совингороо хаалгаа буцаагаад татаа дотроос хаачиж. Аавынх нь өчигдөрхөн хийсэн хаалганы онс түгжээн савлтанд торхын бууж төгжигдэж орхисон байгаа. Тэгснээ баяр хаалгыг нь угцаж үзснэ. Хөөе, на хаалга онгойлго гэж шүү гэж барихраад нүдэд угцарч эхэлсэн байгаа. Хаалга нь бол онгоогоогүй. Бүжин харин эсрэгээрээ хүүхдэд тэрвэрэн гэрийн зүүн талаар цухуунгуудаа хийсэн байгаа юм л да. Арга баршил хүн явуул дээ. За миний доо тайвшир. Гүй ч одоо юу болох нь энэ вэ? Даанчтэй гэж хоолоо жижрүүлээсэн байгаа. Тэр үед нь баяр бахтай гэгч нь ураа шалахад би чамаас өшөөгөө авнаа гэж хорсож хэлсэн байгаа. Гэхдээ тэгтэн нөгөө бүжин "Үгүй юу өшөөгөө вэ? Чи ч одоо арх хуучгсан юм уу гиген цагаан өдөр? За миний дөө тэгдэггүй юм аа" гэж хэлээд тулгар биетэ жирэмсэн эмэгтэй хүүхдэд тэрврээд ухарч эхэлсэн байна. Тэгтэн ахаад л нөгөө алуурчин чинь "Өшөө авнаа. Та нараас бүгднгээ чи өшөөгөө авна" гэд өглөөд л яваад байсан. Тэр үед нь "Гүй чи яадаг үлээ? Гүй чи надаас юу өшөө авах гээд байгаа юм бэ?" Гэхдээ нь бүр шал тэнэг юм хэлсэн. Энэ нь юу юм гэхээр чи юм уу хүзэр тоглох бүрдээ дандаа булхаацж дээрлэхдэг үсттэй. Мөн алцгар гээчин цагаан сараар яалаа бэлэг гэж хэртэй ятон бутарсан тамхи өгөө өвддөг мó новш минь гэж орилсон баг. Ерөөсөө л энэ дээр сүрч цанцсан. Тэр үед нь бүүч "За миний дөө тэгвэл их чиг өстө өшөө" гэхэд нь "Өшөөхгүй гэж байна" гэж хэлсэн ба. Их чин тулгар биетээ олон нэлэх хөвгттэй гэхэд нь "Тэр хамаагүй. Би өөрснийхнийхөө бүгдийг хятсан. Танаахныг ч бүгдийг нь хүүс тэмтрэнэ" гэж заналтай байсан ба. За ингээд нөгөө бүсгүй бурхан минь гэж хэмжээшгүй айсан бүсгүй ухрахтаа ууттай хужир тэглээд гидэргээ саваад унчиж. За баяр ухсхий ингээд гилийн тамгаа нууж бай. Баржгар арва ширээн дагуура хай мэдүү янтхар минь гэж хэмжээгөө хорсон бүлж эхэлсэн ба. Энэ бүсгүй жирэмсэн байсан. За ингээд ээжийнхэн гараас зүхцсан буюу ээжийнхэн гараас мултарсан жаалгүй гэрийн цагуур гүйж орж амжсан ба. Улаарсан алуурч утгай барин гэрлөө ухас хийснээ бүтээлэгтэй мотоцикл хараад гүгэд очсон баа юм л да. Тэгээд яаран дараагийн айлын голомтыг баллаж үнсийг нь хийсгэхээр тавхиад ингээд явчих. За сайхан гэгээ өглөөдөө золгож хязгааргүй баяр хөөртөж жиргэж байсан нэгэн айлын одоо завьяа дүүрэн амьдрал ийхүү тасарсан буюу аав ээж хоёрыг нь хойлыг нь хөнөөчж байгаа. Хөдлийн цаанаас балжир ганц хараад л энэ айл сүрж баларсан нэг нь юу нь бол хараад л мэдчихсэн гэсэн үг. Тэгээд буугаа шүрч авсан маа л да. Алуурчин хүн хөтөл даван мотоциклоор давхин отхыг харж араас нь яарад одоо тэгээд мотоциклтэй хүний тимээтэй хүн гүйцэн гэдэг бас хэцүү байсан баг. Харамсалтай нь ядаж яхад нөгөө тимээ тураалтаа хүрсэн байсан учраас давхин битгээл зүгээр л алхахаас хитрээгүй юм байна. Балчир бушуухан гүйцэж дараагийн аллага үйлдэхээс өмнө учрыг нь олохоор явуу дундаа муу буугаас сумлаад хор шаранда димээл хий бухимдаад байсан. Яана дараагийн айл руу очлоо гэж бухимдахаас өөр арга байхгүй. Ингээ хөтлийн цанд бензин дуусан мотоцикл нь хөвтөжсэн байгаа. Балжир тимэн дээрээс мөрийг нь халж алдахгүй нилээн дагсан. Дэрстэй жалган дотор алуурч хүн нуугдсан бололтой учир тимэн дээрээ зогсож "За чи юм уу наанасаа босоод ир" гэж хашгирсан байгаа. Үнэхээр ч нөгөө алуурч хүн жалган дотор хутгаа бариад аавыгаа хөнөөхөр хүлээжсэн буюу отоод ингээ хүлээжсэн. Аав нь илүү хашир байсан учраас тимэнээсээ буухгүй жалга даган "За миний хүү хаана вэ? Хүрээд ирээ. Тэгдэггүй юм аа" гэж аргадаж эхэлсэн байгаа. Тэгтэн нөгөө хүн өөдөөс нь "Буугаад ир ааваа" гэж далтаас ашгарч эхэлсэн. Балжир хариугүй ойртож ирэхэд нь баяр хутгаа далаа ухсгийн өсөрч аавынхаа хөл рүү хутгалахыг завцсан байна. Балжир хараалахгүй шахаж бууцсан сум нь оноогүй юм байна л та. Баяр аавыгаа буутахыг мэдээд жалга дагаад бултаад гүйж эхэлсэн байна. Балжир ахаад нэг араас нь бууцсан. Байнаасаа алт илүү тусах бууныхаа занг мэдэх юм хойно баримжаалан хохоод арсан ашгүй байнда туссан байна. Баяр шургаж унснаад догонцоод цаашаа гүйж эхэлсэн буюу хүлэнд нь очиж "Зогс чи" гэж аав нь тушааснаа гинэ төрсөөрөө бууцсандаа харамсаад халаглан шархтаа хүүгээ эцэсгүй өрөвдөөд одоо эцэглэх хүн юм да тий. Маш ихэр өрөвдөөд "За миний хүү нааша хүрээд ир" гэж захирсан хоолоохоор дуудсан байна. Хүүн сөхөрч суугаад "Аава, миний аава" гэж уйлагнан дуудаж эхэлсэн байна. Балжир тэмээнээс тэвхэн бууж бууга хаяад төхөж очив. Тэгэхэд нь хүүн өөдөөс нь "Аава, та яагаад хүүгээ буудаж байгаа юм бэ?" гэж баяр хэлээд тухаараа харж. Гэхдээ тэр харц нь болохоор тийм гомдлын ч юм уу гимжсэн ямар ч харц байгаагүй буюу ерөнхийдөө харцнаас нь үзэн ядсан хэмжээсгүй хорсол
мэдрэгцэн байгаа юм л да. Тэгэд Балжир айгаад зог туссан маа. Гинэд баяр гутгаа далаагаад аав руугаа ахаад ухс хийсэн. Балжир бууга авч чадлаггүй жалга руу ухсхийн орж бүгдхийн гүйж эхэлсэн маа л да. Баяр бууган шүүрэн авч аавынхаа ханхар зэжинд сайтар хараалан гохоод орсон байгаа. Сум нь харин нөгөө буу нэм зүрүү хараатай юм байна л да. Тийм учраас сум нь Балжирын ханцуу шүргэн алгын чинийхэн хөвч чулуу хальт цохиж улин оцсон баа. Балжир эргэн ярман харж байснаа бүсээ тайлж голд нь аягын чиний чулуу хийж хит хит эргүүлж яхад дүү үрдсэн баа. Ирчээ авсан чулуу улин одож алуурч хүүгийг нь хажууд тусаад тоос бүр хидэл унсан байгаа юм л да. Ингээд аавыгаа дүүгүр муугүй шиддгийг сайн мэдхүүн хитэн цагаан дийс рүү догонцсон гүйж гисэн байгаа зүхтаагаад Балжир хөсөр хайсан бууг нь авч атгаж явснаа сумаараа сумлан хүүгийнхээ араас ахаад нэг бууцсан байгаа. Сум нь хүлдэн тусаж хүүн таварцгалан ойчоод ёолон орилж эхэлсэн байгаа. За энэ үед нь аав нь муу задарсан тарих чамаагта төрсөн ихийгээ алан гинэ. Бас гим зэмгүй мөртөө байсан улсуудыг хятад хайчглаа. Даан чи аавда хүмүн гэж Балжир зөвхөрөнгө барсан үгэлж. Тэгтэн хүүн өдөөс нь юу гэж хэлсэн бэ гэхээр аава та хүүгээ буучлаа шүү дээ гэж алуурч хүүн гоморхож эхэлж. Тэгтэл Балжир эргэснэ. Чи юм уу наана хөвтөж бай. Чамайг цагдаа тушаана гэж хэлчихэд тэмээгээ хөтлөөд буцсан маа. За ингээд үдээс хойш аймгийн цагдаагийн хилцээг нь дахиж ирэхэд баяр өөрийнхөө суцыг ханаад амиа хорлцчихсан байсан. Хэрхий дахин наривчлан шалгаж хэргийн газрын үйлчлэгийг үлдэж бүх цогцос алуурчийн хутгаар үлдэгдсэн болохыг тогтоосон байна. Удалгүй хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтай ажиллагаа зохиосоор бүрэн хийгдэж хэрэгсэхгүй болгосон байдаг. Ямар айхавтар хэрэг вэ тий? Энэ ч одоо хэдэн оны хэрэг үлээ Монголд гарсан хэрэг шүү дээ. Тий, он нь бол нууцлсан байна. Нилээн эрт гарсан хэрэг. Нилээн дээр гарсан юм шүү. Цуврал аллах гэдэг шиг за дараагийн хайл руу яваад. Тий, эндээс ахаад жирэмсэн эмэгтэйг хүртэл нэг өсөндө 4 хүний амнаас нь үрчлээ. Ээжийнхээ сахал тайлынхаа нөхрийг эхнэр нь өнөө маргаашгүй төрөгч юмсан. Дээрээс нь хүүхдүүд нас байсан. Хүүхдүүднээс азар хүүхдүүд энэ хөнөөгөө. Гэхдээ ихчийнхэн 6 настай охиныг бол 70 нас нь утгалцсан байсан. Аавыгаа бас гэмтээсэн. Тэгээд мотоциклийн бензин эргүүд усааг байсан бол яг айл руу явах байсан. Тийм шүү дээ. Хөршлүүлээд явах магадaltaй л байсан. Тэгээд хамгийн гол нь алуурчин баригдсангүй өөрөө суцаанчлаа л та. Тийм байна. Зяны юм актер хэрэг гарчээ. Зайн дүргийн нэвтрүүлэг өндөрлөө. Студид хөтлөгч Чанца Амин хариулагчаар ундрахнаар ажиллаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mobicom шагналтай код урамшуулал, Max гэлгийн брэнд супер хонжуртай хөдөлтөөр хамтран ажиллаа. Урагшлуулан томчуудын шууд нэвтрүүлэг авлаа сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.